За тэгээ даад талантай бөрөө улчинтай ондны тавлаг сайхан оров. Сайхан. За залуу аврах. Сар шинийн баярын минь төргийа. Одоо хэдэн настай авраг болж байна? 33 настай болж байна. 33 настай. Сайхан залуу байна. Бүгдээсээс өвлүүлж үлдээсэн удам сайхан нутгийнхаа өнцөг булан бүрт суугаа эх орон нэгт монголчуудаа. Өргөн их дэлхийн 408 зохист амьдран суугаа элэг нэгт монгол ахын дүүсээ. Та бүгддээ 17 дугаар жарны тийн уншлах тэмээх шороон нохой жилийн сар шинийн мэндийг буян цүргээ өсгсөн азаа бурлууд хямар цогтой адуучин залуусынхаа хамтаар малчны отгоноос өргөн дэвшүүлж байна. Цагаан сар бол монголчууд бидний үндэсний өв соёлоо өвлүүлэх, удам судар, ураг төрлөө мэдлцэх, эй эвийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс тусгаар тогтнолын дархлаа болсон уламжилт сайхан баяр юм аа. Цагаан сарын шөнийн нэгний өглөө тэнгэр хангаа уул усандаа сүсэглэн мөргөж, хямар сүлдээ сэргэн, ахас ихсээ хүндэтгэн, үгийн сайхныг хилэлцэн, үйлсийн сайхныг ярилцсан, эвдэрлсэн нэгнээ уучлан өршөөж, ухаарал нэгүсгэлийн сэтгэлээр ураг төрлөөрөө учран залгадаг үлээ. Улиран одож буй дахиад жилд төрийн тулгуур улсын үндэс болсон айл өрхүүд маань 70 гаруй мянган үр хүүхдээр ам бүдээ нэмж монголчууд бид 3 сая 200 мянгуулаа боллоо. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж та бидний бэлгшээдгээр буянт мал сөрөг маань өсөж 66 саяд хүрлээ. Улсын эдийн засаг тогтворжих замдаа орлоо. Тогтоон барьсан эдийн засгаа томруулан өсгөж, айл өрх бүрийн авдранд эргэн бүрийн ирээдүй төртэйх нь Монгол улсын засгийн газрын гол бодлого байх болно. Монголчууд бид эдийн засгаа 4 хувиар өсгөж чадлаа. Энэ бол манай улсын эдийн засаг сэргэж эхэлсний бодит нотлохоо юм аа. Гадаад валютын нөөц 1 жилийн дотор 2.5 дахин нэмэгдэж 3.2 тэрбум $. Боллоо. Монгол улсын экспорт анх удаа 6 тэрбумт хүрж өслөө. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.1 тэрбум $-т хүрлээ. Чингис бондын 500 сая $-ын төлбөрийг засгийн газар цаг хугацаанд нь төлж барагдууллаа. Ингэснээр олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж манай улсын зээлх зэрэглийг дэлхийн голлох үнэлгээний агентлагууд нэг шат ахиулан Монгол улс тогтвортой гэсэн ангилалд орж чадлаа. Төсвийн сахилга батыг сайжруулснаар төсвийн алдагдлыг өмнөх жилдээ харьцуулахад 2 дахин бууруулж дотоодын нийт бүтээгдэхүүний 9% хүргэлээ. Төсвийн орлого 580 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Энэ бүгд нь монголчууд бидний хувьд дахиад жил гаргасан чамлахааргүй амжилт юм аа. Монгол ахын дүүсээ. Уран цагийн амар мэндийг огтсон бэлэгт сайхан өдөр Монгол улсын засгийн газар хийж бүтээх ажлаа ард түмэндээ хэлж зорилгоо нэгтгэхийг эрхэм болголоо. Айшлан ирж буй тийн уншлах тэмээх шороон нохой жилд Монгол улсын засгийн газраас зорилт болгосон улсаа хүнсний орон болгох, эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах, газрын тосыг дотооддоо боловсруулах, агаар орчны бохирдлыг бууруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл зэрэг гол ажлуудаа эрчимжүүлэх болно. Түүнчлэн ард түмнийхээ бодит зорилгыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгээр хангах, тэтгэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, авто зам, төв цэвэрлэх байгууламжийг шинжлэх зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хэрэгжүүлж, газрын дорх баялагийг иргэдэд оногдох өгөөжийг нэмэгдүүлэх болно. Нэг ёсондоо ажил ундарч, амьдрал өрнсөн он жил байх болно. Засгийн газрын дээрх шийдвэрүүдийг бодиттой ажил хэрэг болгох гол хөдөлгч хүч нь Монголын ард түмэн та бүхний минь чин зориг, итгэл үнэмшил, тууштай дэмжлэгт оршиж байгаа юм шүү. Монгол хүн бүрийн зүрх сэтгэл мөнхөд оршдог. Эв нэгдэл, их ухаан, ич хүч хайрладаг агуу үнэт зүйл бол тусгаар тогтносон Монгол эх орн юм аа. Энэ сайхан эх орондоо Монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай, элэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Монгол улсын засгийн газар, Монгол ардын нам хичээн зүтгэх болно. Ирж буй 17 дугаар жарны тийн уншлах тэмээх шороон нохой жилд эргэн бүр эрүүл энх хамглан, алстай уужуу, холдоо зоригтой, хоймортой сүлдтэй, хотондоо ашиг шимтэй байх болтугай. Айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, төр улсаараа элэг баян төмөн олноороо тэнүүн жаргалтай амьдрахын ёроолыг өргөн дэвшүүлье. Сар шиндээ сайхан шиндээрээ.